За өдрийн мэндэ. Ийм 1206 клубын тамирчид Шилийн богд руу гарах бэлтгэл ажлаа хийгээд ер нь дууссан байна. За эндээс болохоор S1000, CBR 1000, C6XR гээд циклнуудаа ачаад гарсан байна. За энд нь болохоор жижиг спорт байк Boss Baby гээд циклын бүх стэндүүдийг авсан байна. Гутал тоног машиндаа бэхлээд тэгээ шууд Шилийн богд руу гарахаар байна да. За. Ингээд болоо юм биш үү? Ингээд болоо. Nice. За бид нар манай клубийнхан манай бүх тамирчид за Монгол улсын одоо MotoGP-гийн мото одоо спортын улсын 3 дугаар гараас Сквадрын аймгийн Шилийн богд дээр багч байна. За үүнтэй холбоотойгоор манай Монгол 1206-гийн клубийн одоо тамирчид ингээд мотоциклуудаа ачаад 500 гаруй километр одоо Шилийн богд фестивалд орцохоор явж байна. Тамирчныхаа яг сэтгэл зүгээс хэлэхэд одоо тоол замд ер нь тамирчин мотоцикл аваад гонохгүйгээр ер нь ингээд ачаад явах юм бол би дамар тий. Би тамирчны тий. Би ядралт баг. Дээрээс нь нөгөө мотоциклаа энэ бүх сервис үйлчилгээ хэмиг нь одоо хийгээд яг одоо тэр тэмцээнийхээ зам дээр уралдах л одоо чухал гэдэг. За миний мотоцикл за 26 он буюу сая энэ 12 сард үйлдвэрлэл 25 оны 12 сард үйлдвэрлэлээ. 26 оны мотоцикл тий. 2026 оны Kawasaki ZX6RR гэдэг ийм сайхан урд хүчтэй мотоциклаар тэмцээнүүдэд оролцож байна. Өөрөө ч унахгүй тэгээд жипийн л орох юм да тий. Тий. Бараг жипийн мотоцикл болж байна уу юу? Тий. Ер нь бол аюу олон тэмцбийн тоноглын юмнууд бол нэмэлтээр хийсэн байгаа. Дугуй мууган ч гэсэн бүр юм ямар ч хий байхгүй. Жипи дугуй тий. Жипи дугуй байгаа. За ингээд бүгдээрээ аялдаа гарцгаая. Тэгээд замын турш бас гой бичлэг контентууд бас хийхнэ. Гэр бүлийн хамт ингээд өөртөөхөө зөв сайхан зорж байна. Ингээд манай бод явцгаая. За. За манай хотоос гараад явж байна. Одоо хараад дахиад нэг тамирчдын мотоцикл эхэлнэ. Ой л та. Дундаа байгаа. Мянга ангилалтай тамирч. Яриа өгөхгүй гэдэг юм аа тий. Өгөхгүй. Энэ мотоцикл ийсэн. With the words unspoken, take me. За хоолнд орчоо цаашаа үргэлжлүүлээд явж байна. Би бензин дуусаад. Эндээс бензин авах гээд авсан болж бензингүй байна. Даачи хэр явсан юм бэ? Нэг зураасаа тийм гайгүй л явсан биш. Самагт юу гээд дуусгах цагаал юм вэрэд. За одоо бид Улаанбаатар хотоос гараад 150 км газар явсан байна. Багнуур ерөнхийдөө өнгөрөөд одоо Цэнхэр орох гээд явж байна да. Цэнхэр ээ? Тий, Цэнхэр сум. Хинтээ аймгийн Цэнхэр мандал сум орох гээд явж нэг одоо нэг 60 70 яваад орно. Таасайгүй бензиний хомсдол байна да. Зам бас сайхан байна уу? Тэгэд хөөрхөн жижигхэн baby boss-тойгоо оруулах юм бол нийт 4 мотоцикл хэдүүд бас сайн явж байна. Эний CC-ний үг лээ. Энэ одоо 50 cc-тэй. Манай хүү ондээ. Тий, манай хүү ерөөсөө аав нь 30 минут л зурлцсан гэсэн. Тэгэл мотоциклоноос орцсон. Хэд настай юм? Тухайн үедээ 6 настай байсан. Ер нь бол 5 нас хэдэн сартай лээсэн да. Тэгэл 6 настайдаа мотоцикл унж сураад одоо энэ жил 7 настай. Одоо энэ Шилийн богд фестивалийн MotoGP-гийн нээлтэнд нь хүүгээрээ ер нь бол заман цагаан байг гэж одоо нээлтээ хийх гээд ингээд бид идчихээс ингээ гэр бүлээрээ ундаг ийм бас мотоциклийн олон хоббитэй ийм хүмүүс байгаа. За ингээд манай Монгол 1206-аас одоо дахиад нэг гоё шинээр нэг тамирчин маань бас ингээд төрөөд одоо ингээ улсын 2 дугаар гараанд аваад бас амжилттай
бас байр эзлээд бас ингээд явж байгаа. Баяр эзлээг зүгээр дөрөвт орж. Тийм тэр чинь тэгтээ бас тусгай байр штэ. Тэгээ одоо анар дүүгээ бас ингээд дагуулад манай медиа багийнхаа тагаа одоо бас ингээд цог явж гин. Үүдээ бас өндөр амжилт хүсье. Анар маань бас одоо өндөр амжилт үзүүлэх гээд миний бас найдар байгаа. Найдар байгаа тий. Би ч гэсэн найдаж байгаа юм шүү дээ. Моциклоо нэг 2017 оны Honda-гийн CBR 1000R гэдэг моцикл байгаа. 1000 мотортой. Шилэн богд фестивалыг зохион байгуулж байгаа ажлын хэсэг маань биднэртэй бас саяхан холбогдлоо. Тэгээд зам маань ерөнхийдөө бол бэлэн болж байгаа гэж байна. За ингээд удахгүй нутагтаа очиод уулзцгаая. Bye. Come back, come back, let it glow. Say my name, hold me close. бид бүгд хинтээд орж ирсэн явж байна. Энд нэг зогсож биеийнхэн чиллээ гаргаад цаашаага өргөжлүүлээд давхсаран байгаа Сүхбаатараа ороод амархаар болсон. Гэрэлний тоног бол янз юм байна уу? Янз юм биш дээ. Оо тэгсэн чи энийхээ өнгө солигдсон байна уу юу? 좀 사발사. Бид тэгэд хинтийгээ өнгөрөөд гараад явж байна. Тэгсэн чи хойтлын моцикл зам дээр алдан гаалтлаа. CBR анхраад нэгэ гулцаасан. Тэгээ шинээр дахиад бэхлээд явж байна. Одоо нэг 150% яваал орохоор байна тий. Сабины халт зүүн дараал баруун дарахтаа л чиний төлний тусгалт харлаа л да. Тэгсэн үү? Адтай байна тий. Тэгээхүс усан бол харахчгүй чигээрээ. Орой очихор ингээд юу харагдахгүй. Одоо нөгөө идчих гайгүй бэхлээсэ. За болсон. За замгүй ядл явдалтай байна. Обото зогсон. Сүхбаатар орохоос 100 км нөө обото зогсон. Хий алдаж байгаа болохоор сольж ийн. Обото талих гэсэн чинь торцоо маань мó шпилкнүүдээ халаад н. Тэндээс нэг өөр торцоо үзэг. Харсаж би. Оо хуурцсан ба штэ. Хуурцсан ба штэ. Оботнасаа хийсэн болох. Ортлын дугуй зогсон тул хойдолтой запас дугуйгаа тавиад хойдлынхаа сайн дугуйг урталтаа тавиад тийм байдалтай аяллаасаа шүргэлүүлж ин да. За явсаар байгаад Сүхбаатарт ороод иржээ. Цаг эдэлж байна одоо 1:40-д ороод ирсэн байна. Одоо орд сайхан унтцгаая да.